Бидний яг одоо хамгийн түрүүнд нэг шийдэх шаардлагатай зүйл бол дүнжин гар буюу өвлийн уралдааны сэргээснээр дагаж маш олон уралдаанд сэргээж уяачдын маань идэвх оролцоо ихсэх болов уу гэж бодож байгаа. Ганцхан яг зун уралдаад байж болно л доо. Тэгээ гол нь өвд нь эдэлж хэргэж унж уралдаж байж зунных нь уяа солигно ханж идэг. Орны уяа солихын тал дээр бол тэгээ өвд нь уралдаан байхгүй. Өвд нь уралдаан байхгүй болохоор хаврнаас морин ууж шидлэхэ болждаг. Тэгээд олон залуучууд ерөнхийдөө нөгөө өвд нь уралдаангүй учраас морио болоод ч юм уу за 100 1 гарч ирэх гэсэн шалтгаантай юмнууд уяачдад маш их ховордсон гэсэн үг л дээ. Бид эдний хөдөө орон нутагт тогтоогод байгаа ганц шалтгаан орон нутагт амьдрах сонирхолтой байгаа шалтгаануудын нэг бол яалчгүй морь. Дүнжин гар уралдаанаас сэргээ уриалъя. Энэ өв соёлоо авч үлдээ. Энэ бол бидний Монгол улс гэсэн ер нь манай Монголын дархлаа болов уу гэж би бодож байгаа. Монголыг морин уралдаа 93 наадмаар л болцсон ерөнхийдөө мэддэг шүү дээ.